Hi guys, миний сувг тавтай мөрөл хэрвээ та миний сувгийг анхудаага үзэж байгаа юм байх юм бол би та бүхний гоо сайхны мэдлэгтэнд багч гэсэн хүнээр оруулахыз мэдээлэл зөвлөгөө хүргэдэг байгаа. Хэрвээ танд энэхүү сэдв таалагдж байгаа юм бол заавал subscribe бичиг дараарай гэж хүсэж байна. Тэгээ өнөөдөр би та бүхэнд ямар бичлэгтэй ирсэн бэ гэхээр арьс өргөх массаж заах болно. Тэгээд энэхүү массажийг өдөр бүр 5 минут хийгээд тахад үр дүн нь ердөө 3-аас 4 хоногийн дотор маш хурдан мэдрэгдэх ийм үр дүнтэй массаж байгаа. Сурахад хийхэд үнэхээр амархан. Ямар массаж вэ гэдгийг яг одоо танилцуулъя. Массажаа шууд хийгээд эхэлцгээе. Тэгээд энэ болохоор үнэхээр амархан болохоор яг одоо энэ бичлэгийг дөөрөөгаад хийсэн ч бас болно. Тэгээд гараа ингэж байрлуулад яах вэ гэхээр бидний одоо нэг заржлах хэрэгтэнгийн одоо булчин гэх юм уу да тий. Энэ булчин одоо толгойн энэ хэсэгт байдаг хоёр булчин байна. Яг холбоотой хоёр булчин байдаг. Тэгээд энэ хоёрын булчин суллахгүй болохоор ингээд хит их зангираад энэ хэсгийн булчин маань хитрхи өргөн болж ирдэг. Тэгээд энэ одоо бидний энэ дундуур явсан булчин маань сулраад тэгээд арьс маань хитрхи унжиж эхэлдэг байгаа. Тэгээд энийг бид яаж одоо буцаагаад хэвэнд нь одоо арьсаа өргөх вэ гэхээр яг энэхүү массажийг хийгээд буцаагаад одоо арьсаа өргөх боломжтой тийм байгаа. За тэгээд маш үр дүнтэй гэдэг та бүхэнд бас дахин хэлье. 5 минут хийнэ гэж бодоод ерөөхдөө мэдрээд явчихна. За тэгээд хамгийн гол нь яг зөв газараа массаж хийх нь чухал. Тийм учраас та шүдэ зуугаад үзсэн гол яг энэ хэсэгт чинь зангираад нүг хөдөлгөөн мэдрэгдэн яг тэр хэсэгт нь гараа байрлуулж агаад ингээд хоёр гараараа цэрэг тойр хэлбэрээр ингээд суллаад өгнө. Тэгээд энийг хийсний дараа үнэхээр их энэ хэсгийн булчин суларсан танд мэдрэгдэх болно. Тэгээд бас давхар танд маш гоё амралт болж ирнэ. За тэгээд ингэж хийгээд яг одоо та бүхэн дагаад хийж байгаа гэж найдаж байна. Тэгээд илүү ойлгомжтой болох нь бол энэ зургаар бас үзүүлчихье те. Яг энэ хэсэгт зургаар үзүүлээ. Тэгээд тэр яг оновчтой газар та бүхэн гараа байрлуулад тэгээд массаж хийгээрэй. За энэ хэсгийг массаж. За энэ донд за уртална. За массажны маань ерөнхий дараал нь болохоор энэ дээрээсээ эхлээд энэ доош 2 дугаарт нь яваад хамгийн төгсгөлт нь энэ дээр ирээд дуусах байгаа. Тэгээд яг одоо бид нар 2 дугаар үе дээрээ буюу энэ надлын хэсгийн булчиг сулж байна. Хэрвээ анзаарах юм бол үнэхээр чангарсан булчин та бүхэнд мэдрэгдэх болно. Яаж вэ гэхээр даралт өгж массаж хийсэн нэрээ энэ хөндүүртэй байх юм бол энэ үнэхээр их амар чангарсан байна. Тэгээ суллах болцсон байсан байх шүү гэдэг одоо тохиог нь хэлж байгаа гэсэн үг. За одоо дээр буцаад ирлээд массаж одоо дуусгах гэж байна. Суллаад өгнө. Та бүхэнд ойлгогдож байгаа гэж найдаж байна. Тэгээд за ингээд массаж одоо дуусгах хэлээ. Үнэхээр үр дүнтэй гэдгийг та бүхэн бас хэлмээр байна. За тэгээд яг массаж хийснээр дараах үр дүнгээс хуваалцаарай. Хэрвээ энэ бичлэг таалагдсан бол лайк дараад тэгээд бусад хүмүүстэй ч гэсэн шеэр хийж түгээгээрэй гэж хүсэж байна. Миний сувгийг бас subscribe хийгээгүй байгаа бол яг одоо subscribe дараад тэгээд миний дараагийн бичлгүүдийг тогтмол үзэж байгаарай гэж хүсэж байна. Тэгээд та бүхэн амжилт хүсье. Дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. Түр баяртай.